Электролизийн бодлого нэмэр 19-ийг тайлбарлая. Натрийн бодлогын өгүүлбэрийг уншвал натрийн хлоридын усан усмалын электролизийн дүнд 672 литр хлор хэвийн нөхцөлд ялгарва. Электролизийн дараа усмалын масс 80 г байв. Үүссэн усмал дахь натрийн гидроксидын массын хувийг процентоор тодорхойл. За бодлтыг хийхдээ эхлээд электролизийн тэгшдэглийг бичнэ. За анод дээр 2 молекул хлор нь 2 электроноо алдаж эсэлдэх процесст ороод ангичруулагчийн үүрэг гүйцэтгэх нь, харин катод дээр 2 молекул ус 2 электроныг авч ангижрах процесст ороод эсэлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэхний урвалын тэгшдэглийг нэгтгэн бичвэл 2 молекул ус 2 молекул натрийн хлорид, ус 1 молекул ус төрөгчийн хий, 1 молекул хлор, 2 мол натрийн гидроксид үүсэж байна. За хлорын тоо хэмжээг олъё. Ингэхдээ урвалын өгүүлбэрт бодлогын өгүүлбэрт 672 литр хлор хэвийн нөхцөлд ялгарна гэдээ өгөгдсөн байгаа учраас 672 литрээ 22.4 литртэй хуваагаад 0.3 мл хлорын ялгарсан байх нь. За урвалын тэгштгэл дээрээс харуул 2 мл натрийн гидроксид нь 1 мл хлортой тэнцэж байгаа учраас үүссэн хлорын молоо 2-оор үржүүлээд 0.6 мл натрийн гидроксид урвалд оржээ. Урвалаас үүсжээ. Натрийн гидроксидын массыг олъё. Ингэхдээ натрийн гидроксидын молийн тоог харьцангуй атом массын хэмжээгээр нь үржүүлээд 24 г онол ёсоор 24 г натрийн гидроксид үүсэх ёстой байсан байна. Усмал дахь натрийн гидроксидын массын хувийг олъё. Ингэхдээ натрийн 24 г буюу натрийн гидроксидын онолын массыг туршилтаар үүссэн 80 г буюу практикийн массад нь харьцуулаад 100-аар үржүүлэхэд 30% гарцтай натрийн гидроксидын үүсжээ.